За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэхүү сайхан өдрийн мэндийг хүргье. За би энэ удаагийнхаа зочинтой лайваараа Ундраа коуч Солонгосоос өрсөн байгаа. За өнөөдөр нь би өөрийгөө давчхан танилцуулаад тэгээд өнөөдрийнхөө үндсэн сэдв рүү орох болно. За намайг Бямба гэдэг. Та бүхэндээ би Америк нэгдсэн улсын Чикаго хотоос мэдчилж байна. За би санхүү эдийн засгийн бакалавр зэрэгтэй Америк нэгдсэн улсад ирээд бизнесийн удирдлагын чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан. За тэгээ 2024 онд Нара Томсон багшийнхаа үүсгэн байгуулсан Top Coaching Academy Midlife Empowerment Coach-оор төгссөн одоо Coach School байна. Тэгээ Америк нэгдсэн улсад ирээд одоо 20 гаруй жил амьдарч байгаа. За Ундраа коуч манай найзуудад өөрийгөө танилцуулаад тэгээ хоёлаа өнөөдрийнхөө сэдв болох өөрийгөө хайрл гэдэг сайхан сэдвийн дор ярилцъя. За баярлалаа. За баярлалаа. За бүгдэнд нь орой минь хүргэе. Ингээд коучийнхоо урилгыг хүлээж аваад ингээд орж ирсэндээ маш их баяртай байна. Намайг Ундраа гэдэг. Би Америк төвтэй Нара Томсон багшийн Top Coaching Academy-гийн 24 онд лайф коуч мэргэжлэр төгссөн. Яг одоо яг Солонгост ажиллаж амьдраад 2 жил болж байгаа юм хүн байна. За баярлалаа Ундраа коуч. За өөрийгөө хайрл гэдэг сэдв тавьсан байгаа тэр. За Ундраа коучоос асуумаар байна. Өөрийгөө энэ одоо хайрл, өөрийгөө хайрна гэдэг зүйлийн дараа их өргөн ухагдхан яваад байна. Тэгэхээр чиний минь бодлоор бол өөрийгөө хайрлна гэдэг одоо юу гэсэн үг вэ? Энэгээр хоёлаа яриа эхлэе гэж бодож энэ асуултаар. Баярлалаа. За баярлалаа. За урд нь болохоор ингээд өөрийгөө хайрл гэдгийг би одоо бие махбодын хувьд өөрийгөө хайрлаад идэг байсан байлээ. Одоо жишээ нэг маникюрт ордог ч юм уу тий. Эсвэл нэг гоё юм нүрээ гоё будуулчаад ч юм уу ингээд нэг сардаа ч юм уу 7 хоногтой ч юм уу ингээд яваад байгаа өөрийгөө хайрлаж байна гэж болгоод тухайн үед яваад идэг байсан байгаа. Тэг ингээд багштайгаа суралцаад энэ коучор сураад ирснийхаа дараа болохоор өөрийгөө жинхнээсээ яг хайрлаж эхэлсэн. Тэг өөрийгөө яг хайрлах гэдэг нь яг юу юм бэ гэдгийг ер нь бол ойлгосон. За энэ нь болохоор одоо би өөр дээр хэрэгжүүлж байгаа зүйл дээр ярихад бол яг одоо өөрийнхөө энергиэс эхэлж байгаа, бодлоос эхэлж байгаа. Тэгээ гарч байгаа үйлдэлээсээ, үгнээсээ өөрийгөө хайрлаж эхэлсэн. Одоо өөрийнхөө ингээд бодлоо хянаад, бодлоо зөв болгоод, үгээ зөв болгоод, үйлдэлээ зөв болгоод тэгээд өөрийнхөө энергийг нэг хадгалж чаддаг болсноороо энийгээ өөрийгөө хайрлаж байгаа гэж бол ер нь ойлгож байгаа. Тийм. Зөв баярлалаа Ундраа коуч. Би ч гэсэн ялгаагүй одоо багштайгаа уулзахаас одоо би жил гарны хугацааны өмнө шүү дээ. Яг л бас яг Ундраа коучгөө өөрийгөө хайрлна гэхээр ерөөс нөгөө махан биеэ хайрлаж нэг салонд орчхороо нэг массаж хийлгэчихээрээ би өөрийгөө хайрлаад өөртөө цаг заваа зарцуулаад одоо энерги хөрөнгөө зарцуулаад байна гэж боддог байсан. Тэг би багштайгаа суралцж яваад бол яг аргагүй яг одоо сая Ундраа коуч минь хийснээр үгүй өөрийгөө хайрлна гэдэг маань бол зөвхөн махан бие одоо энэ чинь одоо 3 төрлийн бие байдаг гэж хэлдэг шүү дээ тий physical, mentally тэгээд spiritual гэж хэлдэг тий энэ 3 одоо бие бол гурвангийн хайрлах ёстой юм байна. За тэгээ өөрийгөө хайрлахыгаа би бол ерөөсөө хамгийн түрүүнд бол ерөөсөө өөрлөгөө өнгөж гисэн хүн байгаа. Өөрлөгөө өнгөн гэхээр л ерөөсөө өөрийгөө жоохон ухсан, өөрийнхөө уурхаг ухсан гэсэн. Тэгээ дотор маань олон янзын алт эрдэнэсүүд бас хүмүүсийн ярьдгаар баба зүйлүүд бас байсан. Тэгээд одоо тэр зүйлүүдээ гаргаж ирээд ухаад үнэнтэйгээ нүг тулаад эхлэхээр зарим хэрэггүй зүйлүүдээ ингээд жоохон цэвэрлээд тий. За энийгээ жоохон дараад өөртөө байгаа сайн зан чанаруудаа өнгөлж тордоо дээшээ гаргаад ирэхээр бас тэр зүйлүүдийг ашиглаад бас өөрийгөө хөгжиж болох юм байна гэж ойлгосон. За Ундраа коучээс дараагийн асуултыг ингэж асуумаар байна. За өөрийгөө хайрлаагүй тий одоо өөртөө хайргүйгээ хэлчихэл та. Тэгэхээр хүмүүс гайхдаг л да. Юу гэсэн үг юм бэ? Өөртөө хайргүй хүн гэж хаана байна л гэж хүн болгон баг над битээрээс асуух байх. Тэгээ өөртөө хайргүй хүмүүс одоо ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ Ундраа коуч? За энэ нь одоо яг би өөрийнхөө туршлага дээр ер нь бол ингээ ярина л та. Өөрийгөө хайрладаггүй байхдаа болохоор ингэдэг байсан. Одоо ингээд бусад хүмүүсээс миний амьдрал хамаарж байгаа юм шиг. Одоо ингээд миний яг ингээд аз жаргалтай байх нь зөвхөн надаас хамаарж байгаа гэдгийг ойлгохгүй. Бусад хүмүүсээс ингээд аз жаргал хүлээдэг. За ингээд одоо жишээ нь тэгсний дараа одоо нэг гоё болно да. Ингэсний дараа гоё болно да. Ингээд хавар болохоор, зүүн болохоор
Эсвэл одоо 1 жилийн дараа, 2 жилийн дараа тий одоо ингээ хүүхдээ том болохоор эсвэл хүүхдээ сургууль төгсгөр эсвэл ингээд энэ ажлыг хийгээд дуусны дараа эсвэл 3 сарын дараа гэдэг дандаа ингээд нэг юм яг тухайн үеийнхаа байгаа зүйлээсээ аз жаргалыг мэдэрч чадахгүй дандаа ингээд нөгөө нэг байдаг ус. Тэрний дараа энэний дараа гэл ингээл нэг хүлээлттэй явдаг ус. Эсвэл нэг жоохон ингээд нэг арай нэг жоохон бизнесээ хөл дээр босохороо эсвэл нэг арай жоохон мөнгөтэй болохороо ч юм уу мөнгө цуглуулсныхаа дараа гэл ингээл дандаа тиймэрхүү байдлаар ингээд хоошин тавиад байдаг байсан. Тэгээ бас дандаа ингээд хүмүүсээс аз жаргал хүлээдэг байсан. Одоо ингээл нэг өөрөө ингээд ганцаараа байхдаа амар ганцаардаал нэг аз жаргалгүй юм шиг санагдаал. Тэгэл найз нөхдөйгөө уулзахаараа ч юм уу те. Эсвэл нэг юм одоо хүмүүс намайг ингээд гоё байна гэж хэлэхээр эсвэл мундаг байна гэж хэлэхээр ч юм уу ингээд тэрнээс нь ингээд гоё аз жаргалыг мэдэрч байгаа юм шиг санагдаад тэрэнд ингээд баярлаа. Хэрвээ тэгж хэлэхгүй байх юм бол би амар гонигтай болчдөг. Тиймэрхүү байдлаар ингээд ер нь бол өөрийгөө хайрладаггүй байхдаа тийм байсан билээ. Яг өөрийнхөө ингээд дотоод мөн чанарыг ойлгохгүй, өөрлөгөө өнгийгөөгүй, одоо хувь хүний хөгжил гэж юу юм гэдгийг мэдэхгүй байхдаа болохоор энээс л яг аз жаргал ирнэ гэж бодоод байдаг байсан. Энийгээ тэгээ өөрийгөө хайрлаж байна. Одоо жишээ ингээд найзуудтаа уулзаад эсвэл би ингээд нэг гоё болчоод ингээд гарахаар хүмүүс намайг гоё юм гэж хэлэхээр тэр нь өөрийгөө хайрлаж байна гэж ойлгоод идэг. Эсвэл найзууд намайг гоё мундаг гэж хэлэхээр би амар гоё байгаа юм байна, болж байгаа юм байна гэж ойлгоод яваад идэг. Тийм л байсан байлээ. Зөв. Тэгэхээр ерөнхийдөө бол ундраагүй уучмар хэллээ шүү дээ. Ерөөсөө бусдаас хамааралтай. Гаднаас тэр одоо тэр хайрыг бүсээд дээ шүү дээ, тий. Нэгвэл баднаас өөрийнхөө бусдаас өөрийнхөө үн цэнийг тодорхойлуулаад байна, тийм ээ. Одоо өөрийгөө хайрлаагүй тэр шин тэмдгүүд нь. Тэр чинь яг л бас миний амьдрал дээр бас гарч ичээс. Би ч мөр багштайгаа уулзаад нөгөө амьдралынхаа нөгөө хөдөөнийхөө ёроолт унаад одоо. Гэж би ч одоо гэр бүлтэй 2 хүүхэдтэй хүн байхгүй юу? За тэгээ би ч одоо ерөөсөө одоо чамтай амьдрахгүй нэ энэ хүнээс л болоод миний амьдрал болохгүй байна. Энэ хүнийг л өөрчилчүүд миний амьдрал болох гээд байна гэж тийм бодолтой би багшийнхаа сургалтанд анх орж ирчихсэн хүн байхгүй юу? Тэгээ багш нь үгүй энэ зүйл чинь чи тэр бусад хүн одоо тэр зүйл миний хувьд болоод чи тэр нөхрийг бол өөрчлөх болцоо байхгүй. Чи өөрийгөө өөрчлөх болцоо чамд байгаа. Удирдлага чинь чиний гарт байгаа. Чи бусдыг удирдлах, бусдыг өөрчлөх болцоо байхгүй гэдгийг ойлгуулж гисэн байхгүй. Тэгэж ойлгуулахад өгөхөд бол хүн өөрлөгөө өнгөж эхэлж штэ. Одоо тэгээ ундраг хөвчмөнтэй хэллээ. Өөрийгөө ойлгоо, өөрийгөө таниагүй, өөрийгөө мдээгүй байх нь штэ. Тэг хүмүүс чи гайхдаг байхгүй юу? Хөөе ягаар би чи өөрийгөө мдээгүй байдаг лээ, өөрийгөө таниагүй байдаг лээ. Тэгсэн мөрлөө бусдыг бол айгуу сайн мэдээд байгаа штэ. Тэг чин тийм гээ те. Тэр бол гайхалтай. Ууснууд эдгээр чи айгуу энгийн зүйлүүд байгаа штэ. Яг л хүнтэй тийм үйлдэл хийгээд яваад идэг юм байлаа. Яг бусдаар өөрийгөө хөдөлгөөд яг сая ундраа коуч хэлсэн шүү дээ. Тэгжээж би үнцэнтэй. Тэгжээж би одоо өөртөө өөр баяр баясгал нь тэндээс аваад байна гэж. Энэ бол маш их илэрдэг одоо өөрийгөө хайрлаагүй хүмүүст илэрдэг шинж тэмдгүүд байгаа. За дээрэс нь одоо үндсэндээ ундраа коуч юм гэж байгаа ирээдүгөөс хайгаад шүү дээ. Би энэ сургуулийг магадгүй энэ дипломыг авчих юм бол би сайхан амьдрах гэдэг. Хүүхдээ өсгөх юм бол би сайхан амьдрах гэдэг. Нэг ийм бизнес хөл дээр төгсчод мөнгө олчих юм бол би сайхан амьдрах гэдэг. За зарим хүмүүс нь болохоор бүр эсэргээрээ өнгөрсөн амьдралдаа нөгөө харамсаж суудаг. Би тэмцэгчлэн болвол би тийм болчих гээд байна гэдэг юм уу те. Би энэ хүнээ суугаагүй байсан бол би сайхан амьдрах гээд байна гэдэг юм уу. Ингэж бусад руу юмаа чигчээдэг. За тэгээд өөрийгөө хайрлаагүй хүмүүс би одоо яг л надад бас тийм шинж тэмдэг илэрж байсан байна. Илэрдэг байсан. Одоо ундраа коучт маань бас тийм шинж тэмдэг илэрсэн. Тийм учраас та бүхэн одоо ингээд би бол ингээ коуч нартайгаа яриад байгаа. Ийм шинж тэмдгүүд илрээд байна. Эдгээр чинь бидний ерөөсөө үнэн амьдралын түүх байхгүй юу? Энийг сонсож байгаа та хэрвээ хүү эн чинь бас миний зүйлийг яриад надад илрээд байгаа шинж тэмдгүүдийг бас ярьж байна гэх юм бол бас чихээ тавиад сонсоорой. Энэ бас танд өөрийгөө хүлээн зөвшөөрөх бас боломжийг олгодог зүйл байгаа шүү. За ундраа коуч тэгээд одоо ингээд өөрийгөө хайрладгүй ийм шинж тэмдэг илрээд байгаа хүн ч одоо тэгээ яаж өөрийгөө хайрлах вэ? Яаж өөрийгөө хайрлж сурах вэ гэж асуумаар юм чамаасаа. Баярлалаа. За тэгэл ер нь бол ингээд нөгөө Монголд амьдарч байхдаа болохоор энэ 10 жилийн хугацаанд би нэг боловсролын байгууллагад ажиллаж байсан. Тэгээ яг тэндээ ингээд ажиллаад явж байхдаа ер нь бол ингээд миний амьдрал нэгэн хэвэн болцсон. Өглөө бас бол ажилдаа явдаг, орой ингээд буцаад ирдэг. Амралтын 2 өдөр ингээд заримдаа хагас өдөр нь ажиллаад бүтэн сайнд нь ингээд амраал нөгөө угаалга цэвэрлэгээ гээл ингээд өнгөрдөг. Ерөөсөө нэг юм нэгэн хэвэн амьдралаар яг 10 жилийн турш амьдэрсэн байсан. Тэгээ би яг тэндээсээ ер нь бол ингээд нэг өөрчлөлт хийх хэрэгтэй ингээд гадагшаа тушаа гарах ч юм уу өөрчлөлт хийх хэрэгтэй гэдэг
одоо өөртөөгөө ярилцаад ингээд шийдвэр гаргасан юм. Тэгээд яг ингээд одоо Солонгост ирсэн байгаа. Тэгээд Солонгост ирснийхаа дараа болохоор би ингээд гадаад очих юм бол өөрчлөгдөн ингээд нөгөө бодлоор явж байгаа шүү дээ. Тэгээд бодоод ингээд Солонгост ирээд ажиллаад ингээд амьдраад эхэлсэн чинь яг нөгөө нэгэн хэвийн нөгөө амьдрал маань бас л хэвээрээ байгаадсан. Ерөөсөө ингээд нөгөө яг ингээд тодорхой хэмжээний цалин мөнгөний хувьд ингээд өсөж байгаа ч гэсэн яг нөгөө өөрийн нөгөө ундраа хэвээрээ байгаа болохоор яг хэвээрээ байгаадсан. Ер нь бол ингээд нөгөө гуйныг хаяа гуйнагалдаг тий хаяа нөгөө хүмүүсээс аз жаргал хайдаг. Ингээл нөгөө баг хоолоо идэхтэйсэн ганцаараа идэж чадахгүй ингээл видео коллоор баг хүнтэй ингээл ярьж агаад идэх жишээний ч юм уу тий ингээл нөгөө нэг тэгэл нөгөө нэг өмнөх хүрээллүүд байхгүй болсон чинь маш их ганцаардаал. Тэгэл ер нь иймэрхүү байж захта бүр хувь хүний хөгжил рүүгээ ганцаараа байх энэ хугацаагаа бүр маш их ашигласан л да. Тэгээ хувь хүний хөгжил рүүгээ анхаарах цаг гараад ер нь бол хүмүүс өөрийгөө яг юм нэгэн юм хэвийн байдалд орсон гэдгээ мэдж байгаа бол өөртөө ингээ ганцаараа байх цаг хугацаа гаргах хэрэгтэй юм шиг санагцсан. Ер нь баг зэрэг юм нэг амьдралаасаа нэг пауз авах гэдэг юм уу те. Тэгээ би яг нэг тийм хугацаа маань надад яг ирсэн. Ингээ Солонгост байх хугацаа маань яг ингээд азар ч юм уу ингээд тохиолдсон. Тэгэл ингээл өөрлөгөө өнгөйгөөл хувь хүний хөгжил рүүгээ анхаарал ирсэн чинь үе би чи юу хийж исэн бэ? Юу бодож исэн бэ? Би чи ганцаараа ингээд яаж ингээд аз жаргалтай байж болдгийм бэ штэ гэдгийг ер нь бол ойлгосон. Тэгээ хувь хүний хөгжил рүүгээ анхаарал ингээд сургалтуудад суугаа явж байх та болохоор багшиг яг хайдаг байсан. Ер нь бол ингээд надад тохирох энэ сургалт хаана байгаа болоо надтай ингээд таах юм хамт олон хаана байгаа болоо гэд ер нь бол тэгээ би өөрийгөө ингэж боддог байсан байхгүй өмнө нь болохоор тодорхой хэмжээнд би өөрийгөө маш гоё хүрээллийг үүсгэсэн тэгээд эерэг ийм байж чаддаг хүн гэд боддог байсан чинь яг ингээ хувийн хөгжил рүүгээ анхаарал ирсэн чинь тэр маань бас хангалттай биш байсан. Яг өөрийгөө хайрлаад хувийн хөгжил рүүгээ анхаарал ирэхээр бас арай өөр нөхцөл байдлыг үүсгэж ирсэн л дээ. Тэгээд ингээд хайж явж байгаа. Тэгээ багшийнхаа энэ гоё топ коуч академи хамт олонтой таарад тэгээ энэ хүмүүс маань яг миний нөгөө хайжсэн тэр гоё юм хамт олон юм байна штэ гэдгийг ойлгоод тэгээд суралцаад ингээд ирсэн байгаа. Тэгээд өмнөхөөсөө болохоор яаж өөрчлөгдсөн бэ гэхээр хувийн хөгжил рүүгээ анхаарснаар ер нь бол ганцаараа байж сурсан. Одоо ганцаараа байхдаа хүн яах ёстой юм бэ гэхээр өөрийнхөө нөгөө нэг яг одоо дотроосоо гарч байгаа тэр энергиэрээ гэх юм уу? Дотроосоо гарч байгаа тэр зүйлээрээ яг өөрийнхөө хийж чаддаг юм олох хэрэгтэй. Өөрийнхөө одоо ингээд нөгөө хүсэл тэмүүллийг гэх юм уу, хүсэл мөрөөдлийг гэх юм уу оллоод яг тэр хүсэл мөрөөдлийнхаа дагуу байж чадах юм бол хүн ер нь илүү аз жаргалтай байж чаддаг юм байна. Заавал хүмүүсээс хамаарад те хүмүүс намайг ингээд гоё гэж хэлснээрээ, сайхан гэж хэлснээрээ би тийм байдаг биш. Би өөрийнхөө дотор өөрийнхөө талаар бүзэл бодолтой байх хэрэгтэй байна гэдгийг ойлгоол. Тийм. Өөрийгөө тэгэл ер нь тэрнээс эхлээл ингээл өөрийнхөө үзэл бодлоос, өөрийнхөө тэр хандлагаас, өөрийнхөө тэр бодож байгаа зүйлээс, өөрийгөө өөрийнхөө тухай юу гэж боддгоос, тэг өөртөө ямар одоо зүйлүүдийг зөвшөөрдгөөс гэдгийг ойлгоол. Тэгэл ер нь бол бүх зүйл, бүх одоо ингээд нөгөө хүрээлэл, бүх тэр одоо энерги бүх одоо надад тохиолж байгаа бүх зүйл зөвхөн надаас хамаардаг юм байна гэдгийг ойлгосон. Тэгэл ер нь ингээл өөрөөсөө хамаарч болох бүх зүйлийг бүгдийг өөрчлөхийг хүссэн. Тэгээд өөрчилж эхэлсэн. Тэгээд бүр өөрийнхөө бодлоос эхэлсэн өөрийгөө хайрлахтаа. Би янз бүрийн сөрөг бодол бодоод яах юм бэ? Гуниглаад яах юм бэ? Энэ бол зөвхөн одоо надад л тохиолдох зүйл шүү дээ. Хэрвээ би гуниглаад байх юм бол тэр буцаад надад ирдэг юм байна. Миний хайгаад байгаа юм одоо би эерэг юм хайгаад эерэг зүйлээр төвлөрөх юм бол миний одоо хайж байгаа юм надад олддог юм байна. Эерэг юм л олддог юм байна. Би гонигтай юм бодоод өнгөрсөн дээрээ төвлөрөөд тэгдэг байж ингэдэг байж гээ харамсаад ах юм бол надад яг ийм л зүйлүүд энергиэр ингээ хоригдлагдаад идэм байна гэдгийг ойлгоол. Тэгэл өөрийнхөө бодлоос эхлээл бүх зүйлээ өөрчилсөн дөө. Тэгэл одоо бол яг ингээд нэг өөрийнхөө яг боддог, өөрийгөө хайрладаг хүн болж чадсан байгаа. Тийм. Гайхамшигтай. Баярлалаа Ундраа коуч. За би Ундраа коучгаа сая хэлсэн зүйлийг бас нэг базаа дахиад хэлээдгийг ойлгосноор. За Ундраа коуч нь хэлдэж штэ би миний асуулт болохоор одоо яаж өөрийгөө хайрж гисэн бэ те. Гэсэн тийм Ундраа коуч нь эхлээд болоод
Монголд одоо 10 гаруй жил боловсролын байгууллагад ажиллаад ингээд яг нэг кивийн ингээд яг юу байдалд орчихсон байгаа. За би ерөөсөө одоо энэ байдлаасаа гараад одоо бидний хэлээр бол орчин давнаас бас гарах хэрэгтэй болж хайрцагнаасаа тий. Тэгээд одоо тэр Солонгост очиод яг юм бол би яаж гаралтай миний амьдрал гоё болох гэдэг ингээд Солонгост ирсэн хүн байж тээ. Яг ялгаагүй би ч юм Америкт амьдарч байгаа. Манай ундраагүй Солонгос ингээд ер нь тэр тусмаа энэ гадны орон нутагт бид нар одоо их орноос нөгөө үлгийн нутгаас гараа явж штэ. Тэр бол бас энэ бол бас өөр зүйл шүү. Үнийг хэлгээд одоо гадаадад амьдарч байгаа хүмүүс энийг яг мэдэрч байгаа. Тэр орондоо Монголд байгаа хүмүүс бол бас энийг нэг их анзаардаггүй. Яг тэр ганцаардлыг эцэг их найз нөхөд гэр бүлээсээ хол байна гэдэг бол тийм бас амар зүйл биш. Тийм учраас бол яг ундраагүй өчмөр хэллээ. Ингээд ирээд Америк Солонгост ирсэн чинь дахиад ингээд бас энэ дөрөд аажиргалтай энэ сайхан хөгжилтэй орнд энэ сайхан газар ирэхэд жаргах нь гэсэн чинь үгүй байсан биш. Бас л яг л нөгөө мэдрэмжүүд нөгөө зүйлүүд гарч ирсэн байх нь. Тэнгүүд ундраагүй хөгжиний өөртөө ганцаардаж байгаа тэр ганцаардлаа харин өөртөөгөр ашигтайгаар эргүүлээд үгүй би ч тэгвэл өөрийнхөө хувь хүнийхээ хөгжил жоохон аюугаа анхаарлаа тавиа хувь хүнийхээ хөгжил рүү өөрөө тэр суралцъя гэд. Тэгээ суралцаж багштайгаа уулзаад суралцаж яваад энэ одоо тий миний ингээд байгаа чи ерөөсөө гаднаас биш гадаадад биш зүйл байна. Энэ бол миний дотор байгаа зүйл байна. Би тэр доторх тэр тусмаа өөрийгөө ундраагүй учраас маш чухал зүйлийг хэллээ шүү. Бүр бодлоо хүртэл удирдах. Бид нар ч магадаа үгүй миний хүүхд чинь одоо би ээж хүн л дээ 2 хүүхэдтэй. Би одоо хүүхдтэй дэгдэн штэ. Миний хүү бити муухай гэлээрээ бити муу үйлдэл хийгээрээ миний хүүхдэд хүнд сайн байна уу баярлаа гэж тусалж байгаараа ч гэдэг юм уу ингэж үг үйлдэлийн заагаад байдаг. Одоо ундраагүй чинь хувьд одоо бүр дээшээгээ бүр бодлоо хүртэл хүн өөрөө удирдах болтоотой байдгийн байна гэдгийг хэллээ шүү. Энэ бол айгүй чухал зүйл юм байгаа. Бодлоо удирдсанараа тэр энергийн төвшөнд энергиэрээ бас муу зүйлийг өөрөөсөө холдуулдаг, сайн зүйлийг татдаг. Тэр нь сайн зүйл бодсноороо тий сайн зүйлийг одоо илүү одоо дөвөл гэж гаргаснараа. Би болгоод энийг бол ингэж тайлбарладаг. Өөрийнхөө дотор хуурхаагаа өгөөч. Тэр одоо яг би түрүүн хэлснээр бас сайн зүйлээ илүү зүлгээд авах юм бол тэр чинь бас сайжраад авах нь байна. Ээж хүний хувьд ялгаагүй үр хүүхдийнхээ бас тэр сайн зүйлээр төвлөрөөд тэрийг өнгөлж өөдөн татах ээж хүний эмэгтэй хүн бидний одоо үүрэг байдаг юм байлээ л дээ. Одоо энийг чи одоо би багштайгаа суралцаад ойлгоо явж байна. За миний хувьд бол би ундраагүй уучгаасаа яагаад энэ өөрийгөө хайрладаг болсон байдаг энгийн зүгээр жишээгээр тайлбарлаад байна. Бид бүхэн нөгөө онгоцон суухаар хамгийн түрүүнд онгоцны үйлчлэгч ийм зааварчилгаа өгдөг шүү дээ. Хүчил төрөгчийн маск унаад ороод ирэхэд та хамгийн түрүүнд өөртөө зүүгээрэй гэж хэлдэг тий. Хажууд нь байгаа үр хүүхдүүдтэй өөртөө зүүснийхаа дараа хажууд үр хүүхдүүдтэй зүүж өгөөрэй, танаас хамааралтай хүмүүсээ зүүж өгөөрэй гэж хэлдэг. Тэр нь юу гэсэн энэ бол зүгээр энгийн зүгээр нөгөө онгоцонд яаж байгаа жишээ шүү дээ. Гэхдээ энэ бол өөрөө цаана айгүй тийм агуулгатай байгаа байхгүй юу? Та өөртөө хэрвээ тэр хүчил төрөгчийн маскыг зүүж өгч чадахгүй хажууд байгаа хоёр сууж байгаа хүүхдэд зүүж өглөө. Нэгэндээ зүйлээ хоёрдод нь таны хүчил төрөгч дутагтаа та өөрөө унаад өгч байгаа байхгүй юу? За би тийм бүр муухай хэлчихээд өгч байгаа байхгүй юу? Тэгэхээр та хоёр дахь хүүхдээ авч чадахгүй, дээрээс нь та өөрийгөө авч чадахгүй. Харин тэрнийхээ оронд та өөрөө зүүж өөрийгөө авсныхаа дараа та бусдыг авах болцоотой юм аа л гэдгийг хэлээд байна. Энэ нь ерөөсөө өөрийгөө хайрлна гэдэг байгаа зүйл юм байна л гэж би одоо өнөөдрийн төвшөнд бол ойлгож явж байгаа. За өөрийгөө хайрлах за ингэж хайрлах юм байна ундраагүй. За өөрийгөө хайрласнаар одоо ямар өөрчлөлтүүд одоо энэ амьдрал дээр чи одоо өдөр тутамд чинь одоо юу гараад байна. Өөрчлөлтүүд гараад байна. За тэгээ ундраа коуч нь одоо бүр коучинг хийгээ явж байгаа. Чи минь одоо бусдад одоо ямар өөрчлөлтүүдийг өгөөд явж байна гэж асуумаар байна. Баярлалаа ундраа коуч. За баярлалаа. Гоё асуулт байна. За яг одоо миний амьдрал дээр болохоор яг түрүүчийн нөгөө таны хэлдгээр тэр хүүхдүүдтэй зүүж өгөхгүй өөртөө зүүх хэрэгтэй гэх тий. Тэрэн дээр болохоор би яг ингэж анх боддог байсан байхгүй юу. Би бас нэг охинтой. Тэгээд ингээд хүүхдээ ингээд нөгөө хүмүүжүүлэх гэхээр бас ингээд ерөөсөө ингээд нэг тийм яг ингээд нөгөө өөрийнхөө байлгах гэдэг байсан бас. Яг өмнө нь бол одоо тэг ингээд нэг заах шинжтэй тий. Яг өөрөө тэр бүхнийг ингээд хийгээгүй мөртлөө одоо тэрийг ингээд тэгүүлчих гэдэг одоо хүүхдээ ингээд тийм дугуйланд яв ингээд тэгч гэдэг юм ингээд өөрийнхөө нөгөө нэг хийгээгүй юм хийлгүүлэх гэж ч юм уу тий илүү спортлог байх хэвээр гих мэтчлэн ч юм уу ингээд нэг тиймэрхүү байдлаар тэгээ тэрэнд нэг явахгүй болохоор би айгу ингээд одоо гуниглаад ингээд тий яагаад ингэж байгаа юм болоо гэл нэг тийм таагүй харилцаа ингээд үүсэл тэгээд байдаг гэсэн л та тэгээ би ингээд яаж одоо хүүхдээ зөв хүмүүжүүлэх хэвээр болоо гэд бас айгу хайдаг байсан байхгүй тэгэж явж байгаад яг энэ нөгөө бүх зүйл чинь нөгөө нэг үгнүүд явж идэв штэ яав чи хүүхдээ нэг хүмүүжүүлэх гээд хэрэггүй дээ өөрийгөө л хүмүүжүүл гээд
Яг тэр үг шиг тэр үгийг нөгөө зүгээр гоё үг байна да гэж бид нэр шеэрлэл гэдэг те гоё үгнүүдийг болохоор яг тэр үгийг үйлдэлээрээ хэрэгжүүлэх хэрэгтэй билээ амьдрал дээр. Ер нь бол ингээд бид нэр уншаад идэг тэр гоё үгнүүдийг яг амьдрал дээр л хэрэгжүүлэх хэрэгтэй билээ. Бүх юм бодлоос ихтэй гэж шеэрлэл тавьдаг те. Тэгсээр нэ өөрийнхөө бодлыг яг өөрчилж чаддаггүй шүү дээ. Тэгэхээр бодлоо яг өөрчлөөд бүх зүйлээ өөрчлөөд ирэхээр угаасаа дагаад хүүхэд ч гэсэндээ ингээ өөрчлөгдөд ирдэг юм л. Өөрийгөө өөрчилснөөр хүүхэд маань ч гэсэндээ дагаад ингээд суралцаад ирж байгаа байхгүй юу. Ингээд ээж нь амар идэвхтэй ингээл те зөв хооллол ингээл өөрөө ингээл энерги сайтай ингээл те хэлж байгаа ярьж байгаа үг нь хүүхдийнхаа тэр зөв сайхан юм дээр төвлөрөөл яг ийм байгаад ирэнгүү чинь дагаад хүүхэд хүртэл ингээд айгүй гой харилцаатай болоод ирд юм лээ. Өөрөө би тэхүү ингэхүү би тгий ингээд бүр өөрөө ингээд цаанаасаа ингээд бүр ингээд идэвхтэй болоод идэв юм лээ. Ер нь бол манай хүүхдэр гарснаа өөрчлөлт юм бол тийм байгаа. Бүр ингээд надаас ингээд би өөрөө хоолоо бэлдээд яв юм уу гэд бүр ийм болцсон. Хүнсээ ингээд цуглуулад өөрөө хоолоо бэлдээд явах. Тийм бүр ингээд нэг хичээлдээ өдөр ингээд сургалттай байдаг зөндөө олон юмнууд явдаг. Тэгээд тэрэндээ болохоор бүр ингээд хоол моолн дээр хүртэл тийм өөрчлөлт гарсан. Тий. Тэгээ бүр айгүй баяртай байгаа. Яг ингээд өөрийгөө ойлгоод ийм болсноороо намайг дагаад ингээд хүүхд маань хүртэл ийм болж байгаад маш баяртай байгаа. Манай гэр бүлийн бас харилцаа гэсэндээ ер нь нэлээд сайжирсан. Тий. Одоо ингээд өмнө нь болохоор ингээд яг гэр бүлийнхнийхаа тэр нэг болохгүй юм дээр нь төвлөрөөд идэг байсан байгаа байхгүй юу. Одоо яг юу гэдгийг те нэг болохгүй зүйл хийчих юм бол тэрнгээр ингээд нэг өмнөх бодлороо нэг ингээд нэг болохгүй юм дээр нь энэ дандаа л ингэдэж штэ гэсэн байдлаар ингээд жоохоо ингээд сөргөөр ингээд хараад идэг байсан. Тэгээд өөрийнхөө бодлыг ингээд өөрчлөөд ихэлсэн чинь нөгөө хүмүүсээ чинь сөргөөр харах шаардлага болчихж байгаа байхгүй би өөрөө дандаа эргэх нь хараад тахаар чинь угаасаа тэр хүмүүс чинь эргэл харагдаад байна шүү дээ. Эрэг зүйл хийж байгаа юм шиг л харагдаад байна. Ер нь бол тэгээд би өөрөө тийм болоод ирэнгүүт бусад хүмүүс дагаад тийм болоод ирдэг юм лээ. Тэгэхээр ерөөсөө одоо өөрийгөө хайрлаад ингээд ирэнгүүт яг л одоо дагаад бусад хүмүүсийг тийм л байдал одоо тийм гэр бүлээс гадна тэгэл хүрээлэл найзууд гэдэг ер нь бүгд л тийм. Одоо би ингээд дотор боддог болсон. Би ингээд сөрөг байгаал гуниглал ингэх юм бол миний амьдралд энэ ямар хэрэгтэй юм бэ л гэж бүр маш их боддогсан. Энэ ингээд ингэснээрээ миний амьдралд ямар хэрэгтэй. Би сайхан амьдрмаар байгаа шүү дээ. Сайн баймаар байгаа шүү. Гоё харилцаатай баймаар байгаа шүү. Тайван баймаар байгаа шүү дээ. Тэгэхэд би өөрөө энэнийг ингээд надаас хамаарж байгаа зүйлээ би өөрөө хийж чадахгүй гэж тэнд бухимдах хэрэггүй юм биш шүү дээ. Надаас хамаарж байгаа зүйлээ би өөрөө хийчээд тэгээд тэрийг хараад ингээ гоё бахархаа суух хэрэгтэй юм биш үү гэдгийг л бүр өөр дээрээ яг ингээд хэрэгжүүлээд ер нь бол яг жилийн хугацаа баг өнгөрч байна. Тэгээд яг энийг хэрэгжүүлэхэд бол нэлээд их ингээд нөө юу орно? Тууштай байдал орно. Эхэндээ бол яг тэр нэг өөрийнхөө дотор хүнтэйгээ нөгөө алцсан гэж ярьдаг шүү дээ. Торлолтно гэж ярьдаг шүү дээ. Тэгэл дотор хүнтэйгээ бодолтойгоо бүр нэлээд их тэмцэлсэн. Ер нь бол баг 3-6 сарын хугацаанд бол өөртөөгөө ингэж нэлээд одоо дотор хүнтэйгээ ажилласан. Ингээл нөгөө өмнөхөөрөө болох гэдэг юм чаа. Сөргөөр хардаг шиг сөрөг бодлууд маань ингээл орж ирээд байгаа байхгүй юу? Бүр ингээл зүгээр ээж яхад ингээл орж ирээд цаанаас угс бодоо сурцсан тэр одоо 30 хэдэн жил энийг ингээд бодоо явцсан тий гунигтай юмыг боддог, сөрөг юм дээр төвлөрдөг, сөрөг юм боддог. Ийм байдал дээрээ төвлөрсөн ингээд явж байгаа хүн чинь нөгөө яг тэрийг өөрчлөхөд бас нэлээд их хугацаа шаарддаг юм лээ энэ бол. Тэг 3-6 сарын хугацаанд ер нь бол тэгэхээр 3 сар ингээд ер нь бол нэлээд ингээд тэмцэлтэй. Тэг 6 сард болохоор ингээд буцах гад байдаг. Нөгөө юм руугаа ингээд буцаад жижиг юмнууд ингээд орж ирэл буцаад бонгил гач юм. Тиймэрхүү юмнууд ингээд орж ирээд байдаг. Эсвэл нөгөө ингээд за амьдрал дандаа эрэг зүйл тохиолдно гэж байхгүй те сөрөг юмнууд тохиолдно шүү дээ. Тэрийг болохоор бид нөгөө өмнө болохоор би өөрийгөө хайрладаг байхдаа сөрөг юмыг ингэж боддог байсан л да. Шаналдаг байсан. Маш их шаналал тэг яагаад ийм тохиолдож байгаа юм бодлоо. Яах стан болоо гэл ингээл гарцаа хайгаа ч юм ингээл байдаг гэсэн бол одоо тэрийг эргээр ингээд хүлээж авах хэрэгтэй юм байна. Миний амьдралд тохиолдож байгаа энэ бүх зүйл маань зүгээр л миний амьдралд тохиолдох ёстой зүйлүүд. Сайн муу бүх зүйлийг би зүгээр л хүлээж авах хэрэгтэй. Энэ бүх зүйл надад тохиолдсноороо би ингээд дараагийн түвшинд сайжирнаа. Энийг даван туулснараа дараагийн түвшинд би очноо гэж хүлээж аваад тэрийг ингээд сайн ч муу ч тохиолдсон эсвэл ингээд сайн сөрөг хүмүүс таарсан ч гэсэн энэ болгоныг зүгээр л надад тохиолдох ёстой зүйлүүд гэд хүлээгээд авчихсан юм лээ. Нөгөө ингэж яриад идэв штэ нөгөө амьдралынхаа яг өөрөө ингээд тэр харилцааныхаа гол дүр болохгүйгээр жоохон ажиглагч байдлаар оролц гээд нөгөө өөрийнхөө одоо ингээд хин нэг юм сөрөг хүмүүс таарлаад ингээд сөрөг зүйлүүд ингээд чам тохиолдоод
Тэгээд ингээд тэр хардлагад өртлөө гэж бодоход эсвэл нэг амар өвчин ч юм уу ингээд нэг тийм муу зүйл тохиолдлоо гэж бодоход тэрийг ингээд нөгөө хөндлөнгийн хүний нүдээр ингээд харж чаддаг болсон гэх юм уу? Өөрийнхөө амьдралыг ингээд дотор нь ороод тэр зүйлтэйгээ тулдаал тэнцэлдэл гуниглаад ингээд байх биш. Хөндлөнгийн хүний нүдээр ингээд өөрийнхөө амьдралыг ингээд харангуут энэ зүгээр л миний амьдрал тохиолж байгаа зүйл шүү дээ гэд хүлээгээд авчна. Тэгээд өөртөөгөө ингээд өөрийгөө хайрлахтаар болохоор би илүү бас нэг ажилласан зүйл нь гэхээр бас ингэсэн. Өөрийнхөө сайн найз болоод өөрийнхөө хамгийн сайн найз болоод гэж бодоод өөрийгөө тэгэж бодонгуудаа өөр дээрээ ингээд юмнууд хэрэгжүүлдэг хэрэгээр бүр илүү гоё үр дүнтэй болд юм лээ. Бид нэр ингээд сайн найзтай амар гоё ханддаг шүү дээ тий. Одоо ингээл нэг жоохон муу юм тохиоллоо гуниглаа гэл тэнгуут нь чи болно штэ бүтэн штэ гэл найзаагаа болохоор хэлчихэд өөртөө тохиолдонгоо шаналаа явчихдаг штэ. Тэгэхээр өөрийнхөө сайн найз болоод өөрийгөө өөртөө ингээд нөгөө сайн найзтай хандж байгаа юм шиг хандаад ирэхээр шал өөр бод юм лээ. Ер нь бол ингээд өөртөө сайн найзтай бид нар маш гоёор хандаал тий. Үнэхээр нэг гоё хоолыг өгөөл, гоё цайг өгөөл, гоё юмыг сонгож өгөөл, гоё үгийг хэлээл. Тэгээ тэр хүнийг ингээд яаж гоё байлгах уу гэд ингээд боддог шигээ яг өөртөө тэгж хандаад эхэлсэн. Ер нь бол. Тэгэл ер нь энэ надаас хамаарч байгаа зүйл дээр би ингэж гуниглж ингэж ямар ч шаардлагагүй штэ гэд. Ер нь дэлхийн 6 сар дандаа тиймэрхүү бодол ингэж тохиолдоод байдаг гэсэн бол сүүл рүүгээ тэгээд ер нь тохиолж байгаа бүх юмыг ингэж амар тайвнаар хүлээж авдаг болсон. Тийм ба. Маш мундаг. Ундраг коуч маш олон гоё өнцгүүдийг гаргаж тавилаа. За би одоо бүр би ундраг коучгаа ерөн коучуудынхаа хэлснүүдийг аминдаа бас базаж ингээ хүмүүст бас хэлээд байгаа шүү дээ. Бас ингээд бас хэлээд нэг хэлэх нэг сонсгоо хоёр талаас сонсоход энэ чинь бас нэг иймэрхүү талаас нь яриад байгаа юм байна. Өөрийнхөө өнцгөөс бас тайлбарлаад байгаа. За ундраг коуч нь ингэж хэлдэг. За энэ өөрийгөө хайрласан одоо ямар өөрчлөлтүүд одоо чамд минь гарсан бэ гэд. Одоо ямар өөрчлөлтүүдийг хийж гинэ гэд. Тэгээ энэ зүйлүүд чинь тийм амархан одоо бид нэрийн дасан дав гэж ярьдаг л да. Одоо бид бүхэнд ингээ суучсан зүйл чинь тийм амархан бас өөрчлөгдчихдөг байхгүй нэлээ бас бид бүхнээс хүч чармайлт, цаг хугацаа, энерги шаарддаг зүйл байгаа. Тэгээ одоо ундраг коуч минь өөр дээрээ ажиллаад 3 сар, 6 сар ажиллаж ийж одоо энэ зүйлүүдээ өөрчлөөд эерэг бодлоор хандаад тэгээд ирэхээр чинь юм нь хүртэл өөрчлөгдөөд одоо өөртөө бүр сая бүр хэллээ шүү дээ. Өөртөө өөрийнхөө сайн найз нь байгаараа тий. Өөрийгөө одоо тэнийг хүлээж зөвшөөрчтэй. Хүндлэнгөөс ажиглагч болоод үзээрэй. Тэгэхээр ингээд яг энэ зүйлүүд тулгараад ирэхээр заавчгүй хүү эн чинь надад ийм одоо өвчнөр хүртэл би яагаад өвдчихвөө гэгээд ямар нэг асуудал бол яагаад надад дандаа ийм зүйл таалаад байд ингээд ерөнхийдөө бол нөгөө хохирогчийн дүр тоглоод эхэлж байгаа шүү дээ тийм хүмүүс чинь тий үгүй би чинь яагаад хийхээ оронд хажуунаас нь ажиглаад нэг бол өөртөө сайн найз бол нэг бол хүлээн зөвшөөрөөд ирэхээр чинь үгүй одоо ийм зүйл тулгарчлаа амьдрал чинь угаасаа зүгээр ингээ үргэлж ингээ дардан сайхан явахгүй шүү дээ асуудлууд бол өдөр тутам гарч ирж идэг тий бид бүхэн чинь ерөөсөө одоо төгс төгөлтөр хүмүүс биш зөндөө олон асуудал юунууд гарч ирнэ тэрнтэйгээ харин нүүр тулаад үнэнтэйгээ нүүр тулаад за би ийм асуудал тулгархаа энийг яаж шийдэх вэ гэд явхаар чинь асуудалд арай хөнгөн шингэн илүү нөгөө нэг улс уртаагаар хандах болцоотой болдго юм байна. Энэ тэгээд өөртөө бутаад иргээд айгүй өөрт амар байдаг юм байна. Тэгээ ундраа коуч охиноороо жишээ авлаа. Ээж хүн бид бүхэн чинь ээж хүмүүс одоо тий ээж хүмүүс бол энийг бүр маш сайн ойлгож байгаа. Энэ бол ерөөсөө айгүйх тулгардаг. Бид нэр ерөөсөө санаатай санамсаргүйгээр хийдэг зүйл шүү. Ундраа коуч бүр айгүй чухал юм гэсэн хэллээ. Өөрийнхөө хийж чадаагүй зүйлийг өөрийнхөө чадаагүй зүйлийг үр бүгдээрээ хийх гэж бид нар чинь дайрдаг тий. Бүр хүчилдэг. Нөгөөдгөө тулгардаг. Тэгээ нөгөөдгөө нэг хэд одоо чинь тэр чинь надад бүр айгүй өдөр тутмын талгаар яадаг зүйл аахгүй юу. Ээжүүд нь сонсоод аваар нөгөө хэдэн хүүхдүүдэд чирээл нэг баахан хэрэгтэй хэрэггүй за би хэрэггүй гэж хэлэх бас хэцүү. Ингээд нөгөө дугууланд ингээд төтгүүлээд нөгөөдг нь дуртай ажиж дургуйж ингээ бараг хүчлэгээд ингээ явуулдаг л да. Энэ бол миний амьдралд өдөр тутмын тулгарч байгаа зүйл байгаа. Энийг би багштайгаа ажиллаад өрлөгийн өнгөгээд өөрийгөө хайрж ирснээр яг ундраа коуч нь бас адил. Энэ зүйлүүд маань үгүй юм байна. Үр хүүхдийгээ хайрна зүгээр байгаагаар нь хайрлаач. Нэгдүгээр, хоёрдугаар өөрийгөө хайрлаад илээд өөрөө үлгэр дуурайл үзүүлэхээр үр хүүхэд нь тэрний дуурайч хийдэг юм байна. Таны үгийг биш, таны үйлчлийг хүүхдүүд чинь дуурайд юм байна. Үйлчлээрээ үндсэндээ бол үйлчлээрээ үр хүүхдээ хүмүүжүүлдэг юм байна гэдгийг бол ундраа коуч хүн хэллээ. Ундраа коучтай маш их баярлалаа. Энэ бол айгүй энгийн шүү. Энэний үгүүдийг бол ерөөсөө бараг хүн болгон мэддэг зүйлүүд байгаа шүү. Энийг мэддэг. Гэхдээ бид бүхэн амьдрал дээрээ хэрэгжүүлдэг юм аа. Би урд нэг жишээн дээр хэлжсэн. Би нөгөө хүүхдээгээ аваад одоо дахиндод ингээд яхад би урд нь болохоор чи нөгөө одоо ямар ч нэг дугуйдан муугалд явахаар чи сайн байгаа чи сайн хийгээч гэдэг одоо тийм юм хүүхдээсээ шаардаад ч юм уу тийм юм ээж хүний хувьд бол хүлээгээд шүү нэг юм бас нэг мөнгөдлөө нэг дугуйдан муугалд явуулсан бас нэг амжилт гаргачихсан гэдэг юм уу те өөрөөр тийм юм ингээ автоматар хүлээгээд байдаг. Харин тэрнийхээ оронд би багштайгаа ажиллаад
өөртөөгөө ажиллаад өөрийгөө ойлгоод ихсэн би тэрнийг ойлгосон хүн чинь ядаж өөр хүүхдүүд миний оргин тойронд байгаа хүмүүстэй тэрнийг хийж үзүүлж байгаа байхгүй юу. Одоо Таквондо тэр хүүхдээ явж байгаа би бол тэрнийхээ хүүхдийнхээ тэр одоо юунуудыг сайн хийгээсэ гэдэгт нь биш. Харин эндээс миний хүүхэд өөртөө ихтэй өөрийнхөө хийж чаддаг зүйлдээ одоо тийм нөгөө өөрийгөө гаргаж илэрхийлэх чадвартай байгаасаа гэдэг дээр нь илүү дэмждэг болсон чинь хэдхэн сарын дараа надад маань тэрнийг харах нүдэнд ингээ харагдахгүй өөрчлөлт гарсан ингээ би урднаас лайв дээр хэлчихсэн. Тийм учраас ээжүүд минь тийм бид нар өөр хүүхдээ өгөөрэй биш үйлдэлээрээ хүмүүжүүлдэг юм шүү. Энэ бол аюулгүй чухал зүйлийг ундраа коуч минь хэллээ. Тэгээд чамдаа их баярлаа. За тэгээ ундраа коучээс одоо сүүлийнхээ асуулт би чамд өөрт чинь үлдээмээр байна. Чи минь одоо миний найз нарт те энэ одоо энэхүү одоо лайвыг үзэж байгаа хүмүүст юу гэж хэлмээр байна. Тэгээ хоёлаа өнөөдрийнхээ лайвыг тэгээд өндөрлөё. Баярлалаа ундраа коуч. За баярлалаа. За хамгийн сүүлд нь болохоор сая бол ер нь нэлээ ярих гэсэн юмнуудаа яг энэ өөрийгөө хайрлах тал дээр өөрийгөө яаж харьсан, яаж хайрладаггүй байсан, хайрласнараа яасан гэх ерөөхдөө яг энэ өөрийгөө хайрлах сэдвийнхаа дагуу бол ярьчлаа. Тэгээд дээрэс нь одоо нэмж хэлье гэх юм бол ер нь ингээд юу байдаг шүү. Одоо ингээд нөгөө хүмүүс ингээд идэг штеп нэг тийм байх хэвээр, ийм байх хэвээр гэд нэг юу тавиад байдаг та. Одоо ингээд нэг юу гэх нэг өөрийнхөө нэг өссөн тэр харсан одоо үзсэн юмныхаа өнцгөөс ингээд асуудалд хандаад идэг тий. Тийхгүй байгаасаа ер нь юмыг ингээ айгуугай задгаа сэтгэдэг байгаасаа тий. Юмыг ингээд нөгөө хайрцаглаад нэг юм одоо багшийн хэлдгээр болохоор нэг юм хомсдлын сэтгэлгээ гэж ярьдаг штэ. Тэгэж бодохгүйгээр тий айгуугай баялаг сэтгэлгээтэй байгаасаа тэгэж одоо юмд хандаад тэгээд ингээд суралцаад өөрлөгөө өнгийгөөд өөртөө цаг гаргаад ингээ өөрийгөө хайрлах гэдгийг яг нөгөө нэг өөрийнхөө энэ те сүнсэн биений хувьд, энергийн хувьд ингээд ажиллаад ирэхээр угаасаа амьдрал өөрчлөгддөг шүү. Яг энэ одоо бодоод ингээд өөрийгөө шаналаад сууж байгаа хэрвээ ээжүүд хүмүүс байх юм бол ингээд яг өөрөө хичээгээд байх юм бол яг тэр одоо амьдарч байгаа цэгээсээ эхэлж болдог шүү л гэдгийг хэлмээр байна. Ягаад гэвэл бид нэр би нэг ийм юу сонсч байсан байхгүй юу? Нэг ярилцлага сонсч байсан. Нэг эмэгтэй ингээд дархан билүү Эрдэнэтэд ингээд нэг хөгжмийн багш идэг гэдэг гадаад сурж байгаад ирсэн. Тэгээд би ингээд хөдөө орон нутгийг сонгоод ингээд ажиллаж байгаа. Тэгээд би тэр ярилцлаган дээр нэг ингэсэн байсан байхгүй. Би ингээд өнгөрснөө бид нөр өөрчилж чадахгүй. Гэхдээ харин одоогоо бол бид нөр өөрчилж чадна. Тэгээ одоогоо өөрчилчих юм бол ирээдүйн маань сайхан болчих واخаа гэж би бодож байна гэж тухайн үед ярьж ирсэн. Тэгээ тэрийг би нөгөө өөрийнхөө амьдрал дээр юусе тухайн үед бол надад айгүй гоё үг санагдчихсан мөртлөө яг би амьдрал дээр хэрэгжүүлээгүй хүн тэрийг сонсоо суужсан байхгүй юу. Тэгээ би ингэ сонсоо сууж агаад энэ ямар гоё үг хэлчихвэ гэд тухайн үед би бүр тэмдэглэж авчихсан байхгүй тэр үгийг. Тэгэд одоо бол би яг өөрийнхөө амьдрал дээр яг тэр үгийг хэрэгжүүлсэн сууж байгаа. Өнгөрснөө ерөөсөө орхисон. Угаасаа бүгдийг ингэж өнгөрсөн бол ямар ч шаналаад авах шаардлагагүй өнгөрсөн бол өнгөрсөндөө л үлдээд юм байна. Одоогоо бид нэр өнгөрснийг бид нэр өөрчлөх гэдэг дээ шүү дээ. Одоо тэгсэн бол ингэсэн бол одоо тийм байсан бол ийм байсан бол тэдэн хөхтэйсэн бол гэж бодоод идэг болол тэгхгүйгээр ерөөсөө л зүгээр одоогоо өөрчлөх хэрэгтэй. Яг одоо байгаа цэгээсээ бид нэр хөдөлгөл юм бол ирээдүйн маань сайхан болно шүү. Тэгээ энийг ингээд нөгөө бид нар зүгээр ингээд нэг явж байгаад нэг юм сансарч нисэж байгаа юм шигээд биш. Бид нар яг энэ бидний мэддэг жижигхэн зүйлүүд байдаг. Тэрийг зүгээр л дадал зуршил болгоод ингээд тууштайгаар жижигнэр ингээд хэрэгжүүлээд байх юм бол яг 1 жилийн дараа 2 жилийн дараа бол хангалттай өөрчлөлт гардаг шүү л гэдгийг хэлмээр байна. За баярлалаа. Баярлалаа ундраа коуч. За ундраа коучгийн хэлийг дахиад бас татаад хэлье. Ундраа коуч минь ингээ хэллээ штэ. Одоо тэр өөрийгөө тэр ухамсартай үйлдэл гэж баг багаар энэ зүйлүүд чинь ингээд гоё зүйлүүдийг бид бүхэн чинь ингээд сонсоод, үзээд, хараад одоо энэ юу төлөө энэ Facebook энэ сошиал гэдэг чинь ямар өргөн дэлгэр хэрэгцээ бид нар бол маш олон зүйлүүдийг сурж байгаа. Бүр мэдээлэлээр өөр ингээд хагаж цацж байгаа тийм ээ. Зүгээр энийг зөвхөн мэдээд сонсоод байх биш үйлдэл болгож өдөр тутамдаа баг багаар хийгэрээ гэж ундраа коуч минь загч байна та бүхэн. За түрүү ундраа коуч бас нэг юм хэлсэн. Одоо бүр би ингэж ухамсартайгаар өөртөө ханддаг болсон. Хэрвээ энэ зүйлийг хийгээд энэ бүхэн энэ мэдээллийг аваад надад одоо хэрэг байна уу гэд те. Энэ хэрэггүй бол энэ зүйлийг одоо надад бол шаардлага алга байна гэж. Би бүр тэрний чинь бүр ундраа коуч юу гэдэгч энэ зүйлийг хийгээд надад ашиг байна уу гэж хардаг бас. Та чи чинь нэг даруухан айгүй хөөрхөн хэрэгтэй байна уу гэж асууж байна. Би бол бүр энэ одоо ийм үйлдэл хийгээд ийм одоо хар бараа мэдээллийг надад сонсоод ашиг байна уу гэж би бүр хардаг болсон. Одоо тэгж өөрийгөө хайрлаад өөрийгөө бас яагаад ирэхээр өөрийгөө хайрлах гэдэг нь зөвхөн те нөгөө нэг ингэж пампердэж
Массаж хийлгэж гоо сайхан ороод авах зүйл шиг маа. Өөрийгөө хайрлна гэдэг нь бол өөртөө цагаа зарцуулдаг. Өөрийнхөө үн цэнийг мэдэрдэг. Өөрийгөө тий одоо энэ үн цэнтэй одоо бид бүхэн хамгийн их бас үн цэнтэй байгаа зүйл чинь цаг байгаа штэ. Цагаа үнэлж чаддаг. Цагаа хэрэгтэй зүйл хэрэггүй одоо зүйлүүдээ зарцуулахгүй болдог. Гэт энэ ярих юм бол эн чинь айгүй өргөн асуудал, өргөн хүрээтэй асуулт байгаамаа. Тэгээд Ундраа коучтой ийм гоё зөвлөгөө өгсөнд баярлалаа. Тэгээ энэхүү лайвыг үзэж байгаа хүмүүс ерөөсөө өнгөрсөндөө одоо тий гацаж өнгөрсөндөө харамсаж суух биш. Өнөөдрөөсөө яг өнөөдөр та ямар цэг дээр байгаа тэндээсээ уршаага баг багаар үйлчлэж урагшлаарай гэж хэлж байна. Тэгээ тэгсний дараа нэг жилийн дараа та ямар өөрчлөлтүүдийг гаргаж ирэх нь вэ? Яг л би тийм үйлдэлээ яг амьдрал дээр хийдэг байсан. Би өөрийгөө би бусдад харьцуулахаа байсан. Өөрийнхөө хурдаар яг өдөр тутмын баг багхан үйлдэл хийгээд үндсэндээ бол би өчтөр байсан би юм ба өнөөдөр байсан би юм бага харьцуулдаг болсон гэсэн. Өөрөө өөрийгөө өөртөөгөө харьцуулдаг болсон гэсэн. Тийм учраас та бүхэн тийм үйлдэл хийгээрэй. Хүн болгоны нөхцөл байдал анги, хүн болгоны бүр тэр байтугай нөгөө чадвар одоо бид нар хэлдэг л да багтаамж хүртэл анги. Тийм учраас яг өөрийнхөө үйл хийгээд өөрийнхөө өнөөдөр байсан хүнээ маргаашихтайгаа ингэж урагшилж яваарай гэж Ундраа коуч минь хэлж байна. Ундраа коучтой үнэхээр их баярлалаа. Тэгээд би бас төгсгөлд нь бас миний хувьд болоод бас өөрийгөө хайрласнараа одоо би Нараа Томсон багштайгаа ажилласнараа яах аргагүй өөрлөгөө нэлээд гүн өнгийж тэгээд өөрийгөө олж танилж өөрийнхөө хамгийн наазах нь өөрөө би юунд дуртай юм юу хийхэд хүсдгийг тэрнийгээ олж мэдснээр тэр зүйлээ өөртөө хийгээд ирэхээр одоо дээрээс нь ингээ өөртөөгөө ажиллаад өөрийнхөө сайн муутайгаа үнэнтэйгээ нүр тулаад ирэхээр ингээд хүн чинь тэрнтэйгээ хүлээн зөвшөөрөөд ингээд урьдчилан алхах болцоогоо олд юм байна. Үндсэндээ бол ерөнхийдөө маскгүй амьдрахыг хичээдэг болсон, үнэн төрхөөрөө амьдрахыг хичээдэг болсон. Тэр мэн бас нэг тийм бас үнэннийг хэлэхэд бол тийм амар тий тааламжтай биш. Тэгтээ үнэнтэйгээ амьдралаад яхаар энэ маань өөрт минь маш амар байдаг юм байна гэдгийг би одоо өөртөөгөө ажилласнаар, өөрийгөө хайрласнаар бол ойлгосон. Тэгээд та бүхэндээ үнэхээр нэрээ өөрийгөө хайрлаарай. Өөрийгөө ойлгоорой, өөрийгөө танаарай, өөрийнхөө тэр цаг завыг, энергийг за дээрэс нь бүр санхүүгээ өөртөө зарцуулаарай. Энэ бол маш том хөрөнгө оруулалт байдгийн байх шүү гэж та бүхэндээ захимаар байна. Тэгээ Ундраа коучтой маш их баярлалаа. Өөрийнхөө үнэтэй зэнтэй цагийг зориулж миний лайвд хүрэлцэн ирсэн чамдаа үнэхээр талархаж байна. Тэгээд чинийхээ дараагийнх нь ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. Тэгээд Жим сайхан амраарай. Баяртай. За баяртай баярлалаа. За баяртай.